эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юуг бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын хүчийг нэвтрүүлэг эхэлж байна. Гэр бүлийн радиотай хамтдаа байдаг эрхэм сонсогч танд их үдийн мэнд хүргэе. Гэр бүлийн радио 104.5 амьдралын хүчийг сэтгэл зүйн боловсрол олгох нэвтрүүлгийн маань цоо шинэхэн дугаар хэлэхэд бэлэн болсон байна. Гэр бүлийн радиогийн 2 дугаар студид сэтгүүлч, сэтгэл судлаач Баясаа, за найруулагч Цоомоо, за өнөөдрийн маань эрхэм хүндтэй зочноор Эдүү Майн сэтгэл судлалын төвийн сэтгэл судлаач Бат хоёр хүрэлцэн ирсэн байна. Ингээд эрхэм зочин та энэ өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За тэгээ өнөөдөр хоёлаа одоо юу гэдгийг тий өөрийн үнэлэмж болон өөртөө итгэл гэдэг яг хүмүүсийн өдөр тутмын амьдралд одоо маш их одоо хамааралтай. Магадгүй амьдралын чанарт нь шийдвэр гаргалтанд нь ч гэсэн маш чухлаар нөлөөлж идэг энэ сэдвийн талаар ярихад бэлэн болсон байна. Тэгээ сонсогч та өөрийн үнэлэмж эргээд өөртөө итгэл гэдэг энэ сэдвийг тий үнэхээр сонирхон сонсож байгаа бол Гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж утсыг дагаад лайвтай одоо нэвтрүүлгийн маань үзээд сэтгэл хэсэгт бас асуултууд үлдээж болно. Мэдээж 99 86 104.5 гэсэн дугаарын утас шуудаар нээлттэй байгаа. 104.5 84.5 гэсэн долгион дээр 3W1045 гэсэн захим хуудасаар яг одоо шуудаар хурж шүү. За тэгээд одоо уюутгийн өөрийн үнэлэмж өөртөө итгэх итгэл гэж ярингууд хүмүүс зарим талдаа ижил юм шиг хардаг. Нөгөө талдаа болохоор сэтгэл судлалын шинжилгээ ухаанд өөрийн үнэлэмж өөртөө итгэх итгэл гэдэг маань ийм заагтай байгаад байдаг тий. Тэгвэл энийг хүн одоо маш амжилттай хэрнээ тий. Яг өөрөө өөрсөндөө ойлгож аваад өөрийнхөө амьдралд бас хэрэгжүүлэх тэр нэг ялгаа цагийг та бас ихэнд нь тайлбарлаж өгöd хоёулаа цаашаа кейс жишээн дээр тайлбарлаад яриад явъя тийм ээ. За тийм. Тэгэхээр өөртөө итгэх итгэл гэдэг маань илүү үйлдэл дээр яригддаг. Тэнгүүд нөгөө бид нар магадгүй мэдхгүйгээсээ болоод би өөртөө итгэлтэй хүн, би өөртөө итгэлгүй хүн гэж ерөнхий байдлаар аваад байгаа нь ерөнхийдөө нэлээд алдаатай болчтой. Тэгэхээр тухайн хүний ур чадвартай холбоотой сайн хийж чаддаг зүйл нь олон байх тусмаа өөртөө итгэх итгэл өндөр байх боломжтой байдаг буюу хүн яг гэхээр сайн хийдэг зүйл дээр л өөртөө итгэлтэй байгаа. Тухайн зүйлийг сайн хийж чаддаггүй бол тухайн зүйл дээрээ би өөртөө итгэлгүй байна гэдгээ ингээд салгаад харчвал энэ их энгийн болчих гээд байна. Тэгэхээр жишээ нь юу гэдэг зарим хүний хувьд одоо юу гэдэг олон хүний өмнө гарч ярихдаа өөртөө итгэлтэй байдаг. Гэтэл зарим хүний хувьд олон хүний өмнө гарч ярихдаа өөртөө итгэлгүй байдаг. Сандартай. Тий. Тэнгүүд жишээ нь маш ингийн хоолн дээр ч гэсэндээ тий хоол сайн хийдэг хүмүүс бол хоол хийхдээ өөртөө итгэлтэй байгаа байхгүй. Гэтэл магадгүй хоол хийхдээ жоохон тааруу хүмүүс хоол хийхдээ итгэлгүй байдаг. Тэгэхээр өөртөө итгэх итгэлийг бид нар маш энгийнээр бол ерөөсөө үйлдэлтэй холбоотой байна. Тухайн зүйлийг би сайн хийж байгаа бол тэр зүйл дээр өөртөө итгэлтэй. Тухайн зүйлийг би жоохон сул хийдэг бол тэндээ өөртөө итгэлгүй байдаг юм байна гэд харьцуулах зүгээр. Өөрийн үнэлэмж гэдэг маань болохоор би үнцэнтэй хүн юм уу, би энэ нийгэмд хэрэгтэй хүн юм уу гэдэг нэг тийм дотоод мэдрэмжийн зүйл байгаад байна шүү дээ. Өөртөө итгэл нь бол гадаад үйлдэлд байгаад байна. Тэгээ манай сонсогчдоос бас нэг ийм асуултууд маш их ирдгэлтэй. Жишээлх юм бол би одоо ингээ ажилдаа бол аягүй сайн. Яг түрүүний ингээ жишээ кейс яригдах гэдэг. Нөхөртөө болохоор ингээ гологдоод ах юм аа. Ажилгүй тийм юм гэх юм аа гэл ингээл ийм ярианууд гараад идэг. Энэ болохоор тэгэхээр одоо саяны өөртөө итгэх итгэл өөрийн үнэлэмж хоёроор тайлбарлах юм бол одоо юу гэж тайлбарлаж өгөх бол Тэгэхээр ажилдаа би өөртөө итгэлтэй гэдэг нь ерөөхдөө ажлын ур чадвар сайн байгаа. Тэнд нэг бүтээмж гаргаад тухайн орчиндөө хүлээн зөвшөөрөгдөд байгаа учраас тэнд бол өөртөө итгэлтэй байж чадаад байна тий. Тэгэхээр өөрийн үнэлэмж гэдэг маань тухайн хүн өөрийгөө яаж мэдрээд байгаа юм бэ? Дотооддоо өөрийгөө яаж үнэлээд байгаа юм бэ? Өөрийгөө хэр одоо үн цэнтэйгээр мэдрээд байгаа юм бэ гэдэг тэр илүү дотоод мэдрэмжтэй холбоотой ойлголтыг өөрийн үнэлэмж гэж хэлээд. Тэгэхээр нөгөө магадгүй бусдын үнэлгээнд их ач холбогдол өгөөд бусдад үнэлэгдэх гэдэг ингээ яваад байдаг. Тэгэхээр тэрний урт талд нь юу хармаар байдаг вэ гэхээр би өөр нь өөрийгөө үнэлдэг хүн юм уу, үнэлдэггүй хүн юм уу? Би өөрийгөө яг яаж мэдрээд идэг хүн юм бэ гэдгээ анзааруул их зүгээр. Тэгэхээр өөрийн үнэлэмж дээр өндөр, сул, эерэг гэдэг ойлголтууд байгаа.
За тэрийг тэгвэл манай сонсогчид одоо сонсож байгаа үзэж байгаа хүмүүс маань тий. За би өөрийнхөө үнэлэмжийг өндөр байна уу, эсвэл сул байна уу, эсвэл эерэг байна уу гэдгээ яаж ялгах юм. Тэгээ эерэг гэдг нь одоо ямар учиртай юм гэдэг энэ хоёр дахь харуулж байна. Тэгэхээр өөрийн үнэлэмж за өөртөө итгэх итгэл бол өндөр одоо бага гэж ярьчих болж байгаа. Өөрийн үнэлэмж өндөр байх нь өөрөө сөрөг үр дагавартай гэж үздэг. Яагаад тэгэхээр өөрийгөө байгаагаас нь дээшээ үнэлээд дээшээ үнэлснээс болоод магадгүй чадахгүй зүйлээ чадна гэж бодоод мэдэхгүй зүйлээ мэднэ гэж бодоод өөрийгөө эрсдэлд оруулах магадлалтай байдаг гэж үздэг. Тэгэхээр өөрийн үнэлэмж цол гэж байгаа маань тухайн хүн байгаа түвшнөөсөө доош нь өөрийгөө мэдрээд үнэлээд байхыг хэлж байгаа. Тэгэхээр өөрийн үнэлэмж өндөр биш эерэг байх хэрэгтэй гэж үздэг. Тэгэхээр эерэг гэдэг маань өөрөө юу хэлээд байгаа гэхээр тухайн хүн өөрийгөө давуу талаа мэддэг, сул талаа мэддэг, өөрөөр хэлбэл маш товчхондоо өөрийгөө боддоор үнэлж чаддаг. Яг бодит байдлаа л одоо хараад тэрийг хүлээн зөвшөөрсөн байхад өөрийн үнэлэмж эерэг гэж хэлээд. Тийм. Тэгэхээр түрүүний кейс дээр болохоор магадгүй за ажлын хэсэг бол ингээ болчихж байна тийм үү. Тэгэнгүүт магадгүй нөгөө хосын харилцааны хэсэг дээр хосын харилцаагаа авч явах тал дээр сул байгаад байгаа учраас тэн дээр магадгүй нөгөө юм нэг доголдол үүсээд байна. Тэгэхээр нөгөө хизээ одоо хосын харилцаанд ихтгэлтэй авах гэхээр магадгүй хосын харилцааны ур чадвар дээр анхаарах, хосын харилцааны учрыг нэлээд сайн олох ч гэдэг юм уу, ингэх хэрэгтэй байх. Нөгөө талдаа нөхрийн үнэлгээгээр өөрийн үнэлэмжийн хэсэг рүү орж ирээд байгаа байхгүй тодорхойлоод байна. Тэгэхээр магадгүй өөрийн үнэлэмж сул байгаа учраас нөхрийн хэлж байгаа шүүмжийг илүү эмзэг хүлээж аваад байна. Тэгэхээр өөрийн үнэлэмж сул байх тусмаа шүүмжийг ерөнхийдөө нэлээд эмзэг мэдрэг хүлээж авах гэдэг. Тэгэхээр нөгөө хосын харилцааны хэсэг дээр магадгүй нөгөө ур чадвараа сайжруулах хосын харилцааны учрыг бол нөгөө талдаа өөрийн үнэлэмж дээр л илүү анхаарна. Тэгэх юм бол гаднаас ирж байгаа шүүмжийг, гаднаас ирж байгаа сэтгэгдлүүд ба штэ. Тэрийг энэ яг бодтой юу, бодтой биш үү? Энэ надад таарад байгаа мó, зөвхөн энэ хүн ингэж хараад байгаа мó гэдэг нөгөө араа илүү нөгөө зөв хүлээгээд авчих боломжтой. Тэгэхээр яг зөв одоо нөгөө яг ингээл ялгарна. Ажил болвол чадаад байгаа учраас ихтгэлтэй байна. Тэнгүүд хосын харилцаа ч өөрөө албан харилцаа биш, дотн харилцаа, илүү мэдрэмж суурьтай харилцаа гингүүд тэнд өөрийн үнэлэмж цолгоо учраас шүүмжийг шууд оруулж ирээд энд нэг юм асуудал үүсээд байна. Тэгэнгүүт нөхрийн үнэлэмжээр бас өөрийгөө тодорхойлоод би энэ дээр юм сул юм байна. Энэ дээр би муу юм байна гэж харж болох нь нөгөө талдаа өөрөө үнэлэмж нь бага байж болох нь. Хоёр ялгаатай байдал. Хосын харилцаан дээр болохоор гарч ирээд байна шүү дээ. Тэгэнгүүт одоо хүмүүс бол ингэж бодож байгаа хөөхтэй нэрээ энэ өөрийн үнэлэмж гэдэг зүйл чинь тий яг тэгвэл хизээ хаанаас яаж бүрэлдэж бий болоод байгаа юм бэ? Тэ хүн болгоных ингээд за ажил дээр өөр одоо юу гэдгийг хосын харилцаан дээр өөр магадгүй найз нөхдөр өөр нийгэмд гараад өөр ч гэдэм үү ийм байгаад байна. Энэ тэгвэл яаж бүрэлддэг? Нөх хүүхэд байхаас бага наснаас гэл хүмүүс маш их ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө өөрийн үнэлэмж ялгаа яг л бас нөгөө гэр бүлийн хүмүүжлэлтэй маш их холбоотой. Тухайн ээж аав тэр хүүхэдтэй яаж харилцдаг байсан, өөрийг нь яаж мэдрүүлээд байсан гэдгээс ер нь үнэлэмж тогтож байгаа юм л да. Тийм бол нөгөө төрмөл биш яг тогтож байгаа зүйл байгаа даа байхгүй. Тэгэхээр жишээ нь одоо над дээр нэг зөвлөгөөнд явж байгаа хүн маань хэлж гисэн байхгүй нөгөө ахтай. Тэгээд хоёулах нь аахгүй. Тэнгүүд ах болохоор яасан гэхээр багаас нь л ингээл чи мэдхгүй, чи чадахгүй, чи юу мэддэг ингээд нөгөө жоохон юм байж байгаа тийм. Уг нь бол насныхан зүрх нь ойрхон гайгүй байгаа байхгүй. Гэхдээ нөгөө ах яаж дүүтэй харилцаадсан гэхээр чи мэдгүй, чи чадахгүй гэдэг ингээд нэгсэндээ явсаар агаад нөгөө эмэгтэй маань би чинь чаддгүй штэ, би чинь мэдэхгүй штэ, би чинь сул дорой шүү дээ гэд ингээд нөгөө яг өөрийн үнэлэмжийн хэсэг ер нь бол нэлийн одоо юу гэдэг гэр бүл, сургуулийн орчин, найз зүйнхүүд, нийгэм, соёлтой холбоотой тогтдог зүйл. За тэгэхээр өнөөдөр амьдралын хүчийг сэтгэл зүйн боловсрол олгох нэвтрүүлгээр гэр бүлийн радио 104.5-аар хурж ийн нэвтрүүлэг маань тэгээ сэдвэн юу вэ гэх юм бол бид нар өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл хоёрыг ингэж харьцуулж ялгаатай талуудыг нь гаргаж ирж өнөөдөр одоо яг амьдрал дээр бодтойгоор та
шийдвэр гаргах, тэ амьдралынхаа чанарыг хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр ярилцж байна. Эдүү маань сэтгэл зүйн төвийн сэтгэл судлаач Бат Баяр оролцож байгаа. Тэгээд 9986 104 5 дугаарыг утсаар сонсогчтой холбогдож орж ирээд мэдээж өөрийнхөө сэтгэл зүйд үнцэнтэй хэрэгтэй мэдээллийг бас авах, зөвлөгөө авах боломж байна. Анхан шатны зөвлөгөөг бид бол радиогоор өгдөг, мэдээж мэрэгжлийн зөвлөгөөг бол сэтгэл судлаачтай яг уулзаж цаг тавлаад авдгийг бол мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр ороод ирээрэй гэж урьж байна. Тэгээд гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар лайвтай явж байгаа учраас коммент сект бас асуултуудаа үлдээж болно шүү. За тэгээд бага наснаас ингээд янз бүрийн ээж аавын хандлага, магадгүй ах эгчийн хандлага ингээд бусад хүмүүсийн хандлага нөлөөллөөс бидний өөрийн үнэлэмж бас бүрэлдэж бий болоод байна тий. Өөрийгөө үнэлэх үнэлгээ маань ингээд ёстой их байх юм уу, бага байх юм уу, нөгөө эерэг байх юм уу гэдэг маань тодорхойлогдоод байна. За тэгвэл энийг одоо багаас нь бид нар ээж аав болцсон хүмүүсийн хувьд, насанд хүрсэн хүмүүсийн хувьд гэдэг ч юм уу тий. Өөрийгөө бас нэг оншилж болох нь одоо байгаа цаг дээр за тэгэнгүүт за би магадгүй ингэсэн байна, энэ дээр юм сул юм байна гэж болох нь. Нөгөө талдаа тэгвэл би хүүхдүүдтэй өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж өөртөө итгэх итгэлтэй амьдралд нэг аятайхан шиг чанартай амьдрах тэр боломжийг олгож болох юм байна гэдэг нэг юм хоёр өнцгөөс хараад бас сонсоосай гэж хүсэж байна. Тэгэхээр яг одоо байгаа насанд хүрсэн хүмүүс одоо яг гэдгийг те өөрийнхөө тэр үнэлэмжийг, өөрийнхөө тэр өөртөө итгэх итгэлийг хэрхэн яаж бас ингэж оншилж цензуурлаж болох вэ? Бодож тунгааж болох вэ? Тэгэхээр хэд хэдэн шинжүүд байдаг. Жишээ нь одоо гэдэг өөрийн хэрэгцээ шаардлага илэрхийлж чаддаггүй юу гэдэг. Тэр өөрийн үнэлэмж цол байх тусмаа хэрэгцээг илэрхийлэхгүй. За яхаа хуу чинийхэр болъё. За яхаа хуу чинийхэр шийдэж гэдэг юм уу те. Би ингэмээр байна, би дуртай байна, дургүй байна, хүсэж гин, хүсэхгүй байна гэдэг тэр өөрийн хүсэл хэрэгцээг илэрхийлж чадахгүй байгаа нь өөрөө сул байгааг илэрлээд. За дахиад үгүй гэж хэлж чаддгүй хүмүүс байдаг. Үгүйгээ хэлчихвэл нөгөө гомдчих байх та ч гэдэг юм уу. Энэний цааталд өөрийн үнэлэмж цул байгаа учраас татгалзаж чадахгүй байна. За тэгээд дахиад өөрийгөө ер нь ингээ ихэнхдээ нэг юм ичгүүртэй болохгүй байна гэдэг өөрийгөө ихэнхдээ нэг юм одоо юу гэмдээ нүдэн ханаал за би бол гэж ботход ихэнхдээ таагүй дурсамж мэдрэмжүүд ингээл төрж орж ирээд байгаа бол за өөрийн үнэлэмж өөрийн сул агаад байгаа юм байна да гэж харах хэрэгтэй. За тэр нөгөө өнгөрсний таагүй дурсамжуудыг ингээл дахин бодвол нэг юм тэр дотор эргэлдээл тэ амьдрал өнгөрсөнд мэдээд сайн ч юм байгаа муухай ч юм аа штэ гэтэл тэндээс яг сөрөг хэсгээ шигшиж аваад ингээл тэр дотор ингээд байгаад байгаа бол өөрийн үнэлэмж сулгааг илэрл мөн. Тэгээд миний хувьд яг хамгийн чухал санагдаад байдаг хэсэг нь нэг юм байдаг. Жишээ нь би хайрыг авах эрхтэй гэдэг мэдрэмж байгаа байхгүй. Тэгвэл нөө өөрийн үнэлэмж сул байнгут л би хайрлагдах ирэхгүй юм шигээр өөрийгөө мэдэрдэг. Тэгээ энэ хосын харилцаар нэлээд орж ирдэг. Нөгөө би өөрийгөө хайрлагдах ирэхгүй юм шигээр мэдрээд байж итл хажууд нэг хүн би чамд хайртай гэдээ ороод ирэнгүүт тэр нь логикийн зөрчил үүсдэг. Тэгэнгүүт нөгөө түлхдэг эсвэл юу гэдэг хосын харилцаагаа өөрөө нурах тохиолдлууд айггүй их байдаг. Нөгөө өөрийн үнэлэмж сул агаад байгаа. За эсвэл одоо нөгөө би амжилттай байх ёстой гэж бүгдээр бол одоо их хүн бодоод байгаа. Гэхдээ яг нүдэн ханаад үнэхээр би амжилтанд хүрэх үү? Надад тийм эрх байгаа юу гэдэг дээр очингууд тэнэг чадахгүй ч юм шиг санагдал. За би юу гэл ингэж бол энэ маань нөгөө хайрыг авах эрх амжилтанд хүрэх эрх гэдэг бол энэ нэлийн том хэмжүүр нь байгаад байна. Тэгэхээр хэрвээ ингээд юу гэдэг илүү мэдрэмж талтай байгаа байхгүй яг тэр нөгөө би одоо амжилтанд хүрэх эрхтэй гэж мэдэрч чадж бол өндөр байна. Мэдрэх нь сул байвал одоо өөрийн үнэлэмж сул байна гэд яг нэг ийм хэдийн хэмжээсээр ерөөхдөө бас харчвал болдог. Тэгэхээр ерөнхийдөө одоо юу гэдгийг те өөрийн үнэлэмж багтаа хүмүүсийн хувьд амьдрал дээр одоо сонгож байгаа сонголт магадгүй гаргаж байгаа шийдвэрийн хувьд ингээд нэг юм алдаатай гарч ирээд байна шүү дээ тий. Гэтэл өөрт нь бол нөөц боломж одоо юу гэдгийг ажил мэргэжлийн олон одоо чадвар ч юм уу байж атал би амжилт гаргаж чадахгүй дээ одоо би юу гэд нэрээ хойшоо суудаг хүмүүс зөндөө байгаа харагддаг шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс маань өөрийн үнэлэмж сул байгаад байна. За хосын харилцаан дээр очингууд нэрээ би хайрыг хүртэх ирэхгүй гэдэг энэ код толгойд нь байгаа учраас болохгүй байгаад идэм байна. Тэгэхээр өнөөдөр яг энэ сэдвээр ярьж байгаа учраас хосын харилцаан дээр магадгүй таны амьдралд ийм зүйл тулгарч байгаа бол та бас холбогдож орж ирээд зөвлөгөө аваасаа гэж хүсэж байна. Бас өөрийнхөө амьдралд тулгарч байгаа тэр төвхийг бас яриасаа гэж хүсэж байна. Гэр бүлийн радио 104.5 амьдралын өчиг сэтгэл зүйн боловсрол олгох нэвтрүүлэг маань анхан шатны одоо яг мэрэгжлийн сэтгэл зүйн одоо мэдээлэл
боловсролыг бас сонсогч танд хүргэдэг байгаа шүү. Тэгээ яг түрүүнд хэлжсэн тэр нөгөө би хайрыг хүртэх эрхгүй гэдэг тий. Тэгээд нөгөө талдаа ажлын хувьд би амжилттай байх гэдэг энэ нэг ийм шалтгаантай нэг ийм кейс байсан. 40 хүрсэн одоо гэр бүл болцсон. Тэгээд хүүхэдтэй одоо тэгэхэр чин нөхөр аав гэсэн үг шүү дээ тий. Тэгээд ажлын байран дээр болохоор яг нөгөө саяны таны хэлдэг энэ кейсүүдийг ярьдаг тий. Өө за яг татгалзчихвол ингэчих бах та гэл хүмүүсийн ажлыг хийж өгөөлөдөг. Тэгээд аав ээжтэй маш сайн хүү. Одоо аав ээж өгнөөс гардаг үг гэдэм үү тий. Аав ээжийнхээ сонголтоор мэрэгжил сонгосон. Аав ээжийнхээ сонголтоор хүнтэй суусан. Тэгээд ингээд амьдарч байгаа. Тэгээд өөрийнх нь хувьд болохоор гээд би нэг л аз жаргалгүй амьдраад байна тий. Гэт нэг л мэдсэн чинь 40 хүрсэн өөрийн гэсэн гэр бүлтэй юу та болсон ч гэсэн энэ ингээ миний сонголт биш байсан юм байна гэдэг ийм жишээг ярьж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр яг нөгөө өмнөөс нь бүгдийн шийдээд ирэнгүүт тэрний цааталт хүүхдэд ямар мэдрэмж үлдэж байгаа юм гэхээр би хангалтгүй. Би сайн бодож чадахгүй, би сайн зөв шийдвэр гаргаж чадахгүй. Миний шийдвэр бол буруу. Гингүүл энэ маань өөрийн үнэлэмж рүү ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө яг үнэ эцэгчүүдийн нэг нийтлэг түгээмэл гаргадаг алдаа нь өөрөө яг энэ байгаа гэдэг нөгөө хүүхдээ алдаанаас сэргийлэнгүүтээ өмнөөс нь бүх юм шийдээ явчихдаг. Шийдээ явж байгаа нь хүүхдийн хувьд илүү аюулгүй алдаа багтаа явж байгаа мэт боловч тухайн хүний хувьд нөгөө өөрийн үнэлэмжийг унахчихж байгаа байхгүй. Би чадахгүй гэдэг юм. Тэгээд энэ юу нэг түгээмэл байгаа юм л да. Тэгээ явж гаад эргээ харангууд яг нэг юм хоосорсон мэдрэмж ороод ирж байгаа байхгүй. Тэр яасан бэ гэсэн чинь угаасаа өөрийнхөөсөө өөр замаар явцсан учраас энэ нэг л биш болчлоо гэдгээ хүн яг өөрөө мэдрээд эхэлдэг. Тэгэхээр одоо чинь юу гэдэг алдаан дээр яаж хандаад байгаагаас өөрийн үнэлэмжийг эрэг тогтхуу сул тогтхуу гэдэг гарч ирдэг. Жишээ нь хүүхдийг алдаа ирэхээр нь шүүмжлээд буруутгаад ахаараа би л муу, би л одоо чаддгүй гэдэг өөрийн үнэлэмж сул руугаа явцдаг. Гэтэл алдаа гаргаж болно. Чи энэ алдаанаас сурчгаа. Дараа ингэсэн ингэрээ гэдэг байдлаар нөгөө алдаанд суралцах хандлагаар хандуулаад ахаар хүүхэд чинь өөрийн үнэлэмж нь өндөр болчихдог. Би алдаж болох юм байна. Гэхдээ би дараа нь энийг сурч болох юм байна. Яг үнэ засч болох юм байна. Сурч болох юм байна гэд энэ бас их түгээмэл байгаа нь энэ хангалт одоо гэдэг би хангалтгүй гэдэг чинь л өөрийн үнэлэмж сул байгаа мэдрэмж байгаа тийм. Би хангалтгүй. Тэнгүүт сайн байгаа хүүхдийг өшөө сайн бай. Өшөө гэсээр хагаад нөгөөх нь би хангалтгүй юм байна. Сайн байсаар хөдөлж ахиад сайн бай гэж шахаад байдаг тийм. Ахиад сайн бай гэж шахаад байдаг. Тэгээ тэрийг одоо эцэгчүүд маань бодохдоо би өшөө хүүхдэд чадваржуулах чинь гэж бодоод байдаг. Гэтэл хүүхдэд би хангалтгүй болохоор л ээж өшөө сайн байна байгаа юм байна гэд энэ явцдаг. Тэгэхээр нөгөө бид нар чи хангалттай сайн байгаа шүү, хичээж байгаа шүү, өшөө дахиад нэг ингэчүү, ингэя гэдэг байдлаар нөгөө үнэлгээгээ өгөөд чи хангалттай, чи болж байгаа, чи сайн гэдэг үнэлгээгээ өгөөд цааш нь ингээ хүүхдээ хөтөлчвөл өөрийн үнэлэмжийг эрэг тогтох гэдэг юм л та. Нэг хүмүүс одоо нийгэмдэр маш их ярьдаг зүйл би өөрийнхөө эдлийгүү хэрэглээгүй хүүхдтэй хэрэглүүлнэ. Би өөрийнхөө мдээгүй сураагүй хүүхдтэй сургана. Энэ болохоор яг энэ өөрийн үнэлэмж те өөртөө итгэлтэй их холбоотой юм шиг санагдаад байдаг. Тийм учраас л ингээл хүүхдүүдээ маш их шахдаг те маш их ингээл бүх зүйлээ өгөөл ингээл хичээгээл чийл сайн байх хэвээр чийл хэвээр сайн сайхан амьдрах хэвээр буруу аргаар өгөх шиг байна. Тэгээд бодохоор насанд хүрсэн ээж аав болсон ажил дээр гарсан өөрийн үнэлэмж өөрийн итгэл сул хүн одоо хүүхдтэй маш олон тэр цөрөг үр дагаврыг өгөн л дээ. Тэгэхээр өөрөө тэрийгэ засахгүй бол хүүхдтэй тэрийг ч өгсөөр өөрөө ч бас ингээд нэг юм сайн сайхан амьдрахгүй байна гэсэн үг юм байна шүү дээ. Тэгэхээр одоо насанд хүрчээд хэрвээ та тэр зүйлээ одоо мэдэж таньж ойлгож би чинь ийм учиртай учраас өөрийн үнэлэмж сул юм байна. Ийм учраас ингэж байгаа юм байна гэж мэдэж засах залруулах хэрэгтэй байгаа дээ шүү дээ тий. Тэнгүүт яг өөрийнх нь тэр бага насны өөрийгөө үнэлж чадаагүй хэсэг дээрээ яг ухамсаргүйгээр одоо өөрийгөө үнэлэх гэж оролдоод байгаа. Хүүхдэрээ дамжуулж өөрийгөө үнэлэх гэж оролдож байгаа хэлбэр нь өөрөө тэр явчих. Эсвэл одоо чинь юм байдаг хүүхдүүд ерөөсөө хажуунаасаа тавьдаггүй. Би байгаал чамд ингээл эцсийн бүлэгт би л чам дээр байгаа үед би л чиний юмыг шийдэж байгаа сте би л тусалж байгаа гэдэг чинь энэ дахиад үнэлэмжийн асуудал гараад ирж байгаа. Ээж өөрөө өөрийгөө одоо үнэлж чадахгүй байгаа учраас хүүхд дээрээ өөрийн үнэлэмж аваад байгаа хэлбэр. Тэгэхээр яг энэ бол бас л нэлээд түгээмэл байдаг.
За тийг хэл хоёлоо одоо яг насанд хүрсэн томчуудад өөрийгөө үнэлж чадахгүй байгаад байгаа. Нөгөө хүүхэд насныхаа нөгөө зүйлийг одоо ингээл те будраал учраа олохгүй байгаад байгаа. Томчуудад зориулаад эхлээ зөвлөгөө өгөөд тэгээ томчууд маань өөрсдийнхөө учир зүг болчих юм бол хүүхдүүдтэйгээ хэрхэн яаж харилцах те хүүхдүүдэд тэр өөрийнх нь үнэлэмжийг багаас нь бий болгох тал руу ярив. Хамгийн одоо юу гэдгийг суур чухал зүйл нь өөрийгөө байгаагаар нь хүлээж авах гэдэг. Яг байгаагаар тэр дотор одоо гэрэлтэй ч хэсэг байгаа, сүтэртэй ч хэсэг байгаа, чаддаг ч юм байгаа, чадахгүй ч юм байгаа. Яг бодит өөрийгөө байгаагаар нь шүүмжлэхгүйгээр, буруутгахгүйгээр, голохгүйгээр дээш нь дүүйлэхгүйгээр бас яг л бодит бийг хүлээж авах гэдэг. Тэрийг хүлээж аваад за юу гэдэг нь давуу сайхнаа хүлээж авах дараа хялбар тийм үү. Гэтэл нөгөө сул байгаа хэсгүүдийг буруутгаж шүүмжилж ичггүйгээр тийм ээ би бол ингэдгээ энийг бол чаддгүй маа би ч бас ингэж идэх юм аа гэдэг байдлаар одоо юу гэдэг яг л хүлээж авах. Ингээд нэг би юу гэдэг тайван хүлээж авах юм бол тэн дээр өөрийн үнэлэмжийн хэрэг болж байна. Тийм. Тэр нэг гадна талаасаач дотоод талаасаач өөрийг яг хүлээж авах. Тэр байтугай яг өнгөрсөн амьдралаа ч гэсэндээ хүлээж авмаар байдаг. Өөрийн хүүхэд насыг өөрийн өнгөрсөн амьдралыг бүгдийн тийм ээ би нэг ийм амьдралаар яваад энд хүрээд одоо би яг л юм байгаа. Гэт одоо юу гэдэг бүрэн дүүрэн хүлээж авах. Тэр нь бол өөрийн үнэлэмж хэсэг нэлээд хайтахан болтгоо гэж үүддэг. Тэгээд энийг яг нөгөө сайн хийгээд ирэхээр болтго л доо. Тэгээд нөгөө ухамсаргүйгээр сул талаасаа цухтаагаад байгаа байхгүй. Ичээд байгаа байхгүй, нуугаад байгаа байхгүй. Тэрийг мэддэг хэрнээ хүлээж аваагүй гэдэг байхгүй. Би ингэдэг, тийм би мэднэ гингүүд яг сэтгэл тэрийг зүгээр хүлээж авсан мөхөр үгүй. Хүлээж аваагүй тэрнээсээ иччихэдэг, цухтааж яадаг, айж яадаг байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө санаа нь болохоор ерөөсөө тэрийг тийм ээ энэ бол би юм аа гэд хүлээгээд авч байгаа. Авцны ард дээр нөгөө зарим хэсгийг нь одоо юу гэдэг засаа сайжруулах хэсэг аван зарим хэсгийг нь байгаагаар нь үлдээх хэсэг гардаг гэж харж болно. Тэгэхээр энэ бол нэлээд чухал. Тэгээ мэдээж юу гэдэг одоо үйлдэлийн хувьд бол аль болох өөрийн хүсэл хэрэгцээг илэрхийлэх шаардлагатай үед үгүй гэж хэлж чадах нөгөө юу гэдэг сөрөг дурсамж мэдрэмжүүдийг одоо тэр дотор амьдраад байхгүй хичээгч гэдэг юм уу тэр хэсгүүдийг бол одоо юу гэдэг зориудаар хийх хэрэгтэй. Зориудаар нөгөө датал зуршил болох юм байна. Одоо ингээл бидний бодол чи өөрсдөө тарих чи өөрөө цаанаасаа нөгөө өдөрт бараг л 100% бодлынхоо 80% нөгөө сөрөг бодоод байна гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр сөрөг бодоод байгаа зүйлс маань магадгүй бидний тэр өнгөрсөн болсон таагүй хэцүү зүйлсүүд те асуудлууд ингээл ургаж босч ирээл магадгүй яг нэг тийм сөрөг зүйлсийг авчирсан нэг мэдрэмж нэг зүйлс үл яг тохиолдох юм бол дахиад нөгөөдх ингээд сэдрээл хүлээж аваагүй учраас ингээд яваад байгаа юм байна. Тийм хүлээж аваагүй учраас тэнд нэг юм харуусал тэгээд байгаа учраас дахин бодоод байгаа хгүй тэгдэг байж тэгэх ёстой байж тэгсэн бол гэдэг харуусал дээрээ л нөгөө явчихж байгаа хгүй тэр маань. Тэгэхээр нөгөө тухайн зүйлийг тийм ээ болсон юм аа үнэн юм аа би тэр үед тэгсэн гिचүүл тэрийг бодоод авах шаардлага болчихж байгаа. Тэгэхээр нөгөө өнгөрсөнтэй зуралддаг нэг юм тэр гимшил харуусал байгаа. За том хүмүүс маань тэгвэл яг одоо ингээд сонсоход те өөрийнхөө үнэлэмжийг өсгөж өөртөө итгэх итгэлийг бас амьдралдаа авчираад нэг юм гоё юу гэдгийг те өөрийнхөө хүсснэр наанаа бол хүсэж байгаа штэ би сайхан амьдрмаар байна би хүнд хайрлагдмаар байна би амжилттай сайхан ажилламаар байна те би одоо нэг үн цэнтэй хийсэн бүтээсэнтэй амьдрмаар байна гэж хүн болгон хүсэж байгаа. Гэтэл өөрийн үнэлэмж маань ийм байгаа учраас энийгээ үнэхээр би боддоор нөгөө сайн мууг нь хүлээж авч чадахгүй байгаа учраас энэ маань бахбайтагтай л байгаа юм байна. Тэгвэл ихний ээлжинд сайхан тайвнаар хүлээж авах нь байна. Тэгвэл тайвнаар хүлээж авах гэдэг дээр ингээ хэлэхэр хүмүүс те нөгөө сул талаач зарим нь ойлгохгүй. Тэ өөрийгөө нөгөө нэг тайвнаарч хүлээж авч чадахгүй те байгаа тохиолдолд яг сэтгэл зүйчдээр ирсэн юм бодит кейс тэрийг яаж засан залруулж өөрчилж болох вэ? Өөрөө чадахгүй байна тий. Тэгвэл сэтгэл судлаач дээр очиод засарсан, өөрчлөгдсөн, энийгээ гоё юм эргээр хүлээж авсан тийм кейс юу байна вэ? Тий яг ихэнхдээ л нөгөө юу гэдэг бидний хүмүүжлээс болоод байгаа юм л да чи муу ээж болохгүй алдаатай ээж болохгүй гэсээр хагаад нөгөө нэг жижиг алдаан дээрээ давхар өөрийгөө шүүгээл буруутгачих чинь. Яг зөвлөгөөн дээр ирээд хамгийн чухал хийж байгаа зүйл нь тухайн таагүй үйл явдалтай холбоотой мэдрэмжийг хүн эхлээд гаргачих чинь. Одоо тэр уур гомдол гэдэг юм уу тэр мэдрэмжийг ингээд эхлээд нэг
гаргачтай ярьж явах явцад мэдрэмжээ нэлээд сайн гаргуулчингуудаа тухайн үйл явдлыг нөгөө нэг үнцгийг нь харуулдаг гэх юм уу? Тийм. Одоо тэр хүн бол нэг талаасаа харчаал одоо бухимдал таагүй байгаалаа шүү дээ. Тэнгүүд хараагүй бусад үнцгүүд юу байна? Тэрийг харуулчингууд нэрээ тийштэй. Тэгээ нэгдүгээр яг тухайн таагүй мэдрэмжээ ингээд гаргачих учраас тэр хүн маань тайвширч чана. Тайвширч байгаа учраас дараагийн үнцгийг хүлээж авах дараа бэлэн байдаг гэх юм уу? Тэр ер нь бол нэг одоо юу гэдэг тиймэрхүү зүйлүүд зөвлөгөөн дээр хийгдэж байгаа. Тэгээд хүмүүс маань болохоор өнгөрцөн юмыг ярьж явах гэдэг байхгүй юу? Тий. Аль хэзээ өнгөрцөн. Тийм. Гэтэл нөгөө одоо энэ чинь сэтгэл судлалын шинжилгээ ухаанд батлагдсан байж штэ бидний авсан бүх мэдрэмжүүд таагүй яг тэр бол тэр чигээрээ хадгалаатай байдаг юм байна. Тэрийг гаргаж ирж яах чам гэхээр таагүй мэдрэмжүүдийг нь гаргаж суллаж орох гэдэг байна. Мэдээж хүний тарих тэр үйл явдлыг мартахгүй. Сэтгэл одоо тухайн үйл явдал дээр итгэрсэн гэдгээ бид нар яаж харж болж байгаа юм гэхээр тухайн үйл явдлыг ботход тайван байж ивэл энэ хэсэг дээр миний сэтгэл итгэрчжээ би хүлээгээд авчижээ гэж харж болж байгаа. Тухайн зүйлийг бодох болгоно тав удчихвол би энэ хэсэг дээр гүйцэд итгэрээг байгаа юм байна хүлээж аваагүй. Тэгэхээр нөө зөвлөгөөн дээр яриулаад байгаа зүйл нь одоо үйлдэл нь өөрөө юу гэдгийг гэхээр мэдрэмжийг нь суллаж өгөх гэж оролдож чиглүүлж асуугаад байгаа гэсэн үг тийм. Тэгээд түүхийг яриулаад байгаа гэсэн үг. Тэгээд сүүлийн үед бас ингээд сэтгэл судлалын маань шинжлэх ухаан сэтгэл зүйч нар маань ингээд маш их зүйл хийж байгаа учраас зарим ингээд юм кинонууд хүртэл ингээд сэтгэл зүйчтэй кино гараал тий. Тэгээд тэнд ингээд маш их яриулж байгаа юм л да. Тэгэнгүүт нийгэмдэр сошиалаар одоо тэрийг шүүмжилж байгаа нь яг сэтгэл судлаач гэдэг хүн чинь худалгаасаа яриулж байгаа л тэгэл ийм их мөнгө авчт юм уу гээл тий. Тэг иймэрхүү шүүмж маш их яваад байдаг. Тэгвэл энэ нь ийм давуу талтай учраас тэр хүнийг ингэж мэдрэмжийг нь суллуулж өнгөрсөндөө үүрээд байгаа ачааг нь гаргаж тэгээс сулалсныхаа дараа нөгөө хүн чинь тодорхой хэмжээнд тайвширсныхан дараа тэр асуудлыг нь нөгөө өнцгийг харуулж иж нэг юм гарц гаргалгаа тэр зүйлийг хүлээн зөвшөөрөх үү тэр зүйлийг би одоо энгийн хэвэн юм байна гэд орхой цаашаа явах уу гэдэг нэг юм үйл явц яваад байд юм биш үү манай сонсогч үзэгчтэй. Тэгээд өнөөдөр өөрийн үнэлэмж өөртөө итгэх итгэлийн талаар Эду Майнд сэтгэл судлалын төвийн сэтгэл судлаач Батбаяртай ярилцж байгаа. Тэгээд гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаа бас дагаараа бид даваа гараг болгон 15 цаг 5 минутаас сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэхийг хүргэдэг байгаа. Тэгээд хамт байгаа та өөрийнхөө сэтгэл зүйд бас сэтгэл зүйн боловсрал мэдлэг мэдээлэлтэй олчих юм бол цаашид би бас ингэж байгаа юм байна гэдэг нэг анхан шатны зөвлөгөөнүүдийг авдаг гэсэн үг. За тэгвэл хувь хүний хувьд энэ аргачлалаар сэтгэл судлаачид маань тэр нөгөө үнэлэмжийг нь таньж мэдүүлж, ойлгуулж, орхих ёстой зүйлсийг орхиулж, хүлээн зөвшөөрөхийг хүлээн зөвшөөрүүлж, өөрчлөх зүйлсүүдийг нь харуулж өгдөг байна. За тэгвэл хосын харилцаан дээр нөгөө өөрийн үнэлэмж бага байгаад байгаа хосууд нэг талаасаа ингээ харахаар хит хамааралтай юм шиг санагддаг шүү дээ тий. Хит нэг хамааралтай тий. Эсвэл ингээл хит хардаал ингээ барих гад байдаг. Эсвэл нөгөө талаараа нэг юм үл итгэлцлийг үүсгэж байдаг шүү дээ. Энэ талаас нь хосын харилцаан дээр өөрийн үнэлэмж ямар байдлаар хор хөнөөлтөй сөрөг үр дагавартай илэрж байна вэ? Тэгэхээр одоо нөгөө өөрийн үнэлэмжийн нэг сул болоод эерэг шинж дээр нөгөө аз жаргал гэж орж ирдэг. Тэгэхээр би өөрийгөө аз жаргалтай байх эрхтэй гэж мэдрээд байна уу? Мэдэрч чадахгүй байна уу? Тэгэхээр нөгөө хосын харилцаа маань өөрөө аз жаргал мэдэрдэг айгуу том одоо харилцааны хэсэг байж байгаа шүү дээ. Тэгэхээр яг зөв нөгөө өөрийн үнэлэмж сул байх тусмаа гэрэлтийн одоо аз жаргалын гэрэлтийн сэтгэл ханамж нь дагаад бага байгаад байна. Тухайн хүний өөрийн үнэлэмж нь өндөр одоо эерэг байх тусмаа гэрэлтийн сэтгэл ханамж өндөр байна. Тэгээ энэ нөгөө юуг харуулдаг юм гэхээр тухайн хүн өөрийн үнэлэмж ямар байгаагаа хосын харилцаагаа яг тэрнгээр ингэж хэмжиж орж байна. Тийм. Яг өөрөө ингэж хэмжиж мэдрээд байгаа мэдэрдэг байна. Тийм. Тэгэхээр нөгөө өөрийн үнэлэмж сул байгаа хүн чинь аз жаргалтай байх эрхгүй гэд мэдэрсэн байж байгаа. Тэгэнгүүт ер нь нэг юм аз жаргалын мэдрэмж сул хосын харилцаанаас аз жаргал мэдэрдгүүч гэдэг юм уу? Ийм байгаад байдаг. Тэгэхээр өөрийн үнэлэмж бол яг хийсэн судалгааны ажлаар харахаар бол шууд хамааралтай. Олон улсын судалгааны ажлуудыг харахаар ч гэсэн өөрийн үнэлэмж гэрэлтийн сэтгэл ханамж хоёр шууд хамааралтай. Үнэлэмж нь эерэг байх тусмаа гэрэлтэнтэй сэтгэл ханамжтай тухайн гэрэлт нь илүү аз жаргалтай байдаг. Сул байх тусмаа ханамжгүй харилцаа жоохон сөрөг байдаг гэд. Тэгэхээр энэ
надад шалтгаалаад байгаа юм байна. Миний үнэлэмж ямар байгаагаас би ийшээ тусгаад байгаа юм байна. Тусгаад байгаа юм байна гэж ингээ хармаар байдаг гэсэн. Тэгэхээр энэ аюул чухал санагцсан. Үнэхээр чухал байна. Тэгээд хос хоёр ч одоо нэг хүн биш штэ тий. Эхнэр нь магадгүй өөртөө маш үнэлэмж өндөртэй байж итэл нөхөр нь бас сул байх магадлал өндөр. Ийм тохиолдлууд одоо хэр байгаад ямар асуудлууд тулгарх вэ? Тийм, тэнгуут одоо нөгөө яг үнэ хамаарлын хэсэг орж ирсэн. Чи хэсэг, ингээд ам биш үз гээл ингээд нөгөө хүн яг өөртөө илүү ингэж нөгөө би даасан биш байгаад ирдэг. Тэгэнгүүт одоо юу гэдэг үнэлэмж сул байнгут үнэлэмж өндөр хүнээ намайг голох гээд байна уу да. Хайчих гээд ах шиг байна уу да. Сул хүн нь тэгж байна. Тийм, сул хүн нь ерөөхдөө нэг тийм айцтай л явж штэ. Тухайн хүн өөрөө үнэлэхгүй юм чи нөгөө хүн одоо үнэлэмж өндөр хүн хайчаад нь энэ яг намайг голох гээд ах шиг байна. Энэ яг хайчих гээд ах шиг байна ч гэдэг юм те. Энэ юу намайг тоохгүй ах шиг байна ч гэдэг юм уу. Тэгээд нөгөөдгөө зарим нь шууд илэрхийлэн, зарим нь шууд бусаар илэрхийлэн гэд ингээд харилцаар шууд орж нөлөөлөх. Нөгөө хамаарлын асуудал маань шууд бий болоод байна. За энэ дээр эрчүүд эмэгтэйчүүдийн дийлэнх нь аль нь яг өөрийн үнэлэмж нь илүү байд юм болоо гэж байна. Яг уу үнэлэмж дээр бол яг тухайн хүнтэй холбоотой яригдана. Тухайн хүний одоо гэр бүлийн орчноос илүү хамаарна бага наснаас. Өөртөө итгэл дээр бол хүүсийн ялгаа гарч ирдэг. Эрчүүд илүү байдаг л гэдэг. Тийм, эрэгтэй хүн ялцчгүй өөртөө итгэл өндөр, эмэгтэй хүн араас сул байгаад байдаг. Үнэлэмж дээр бол яг хүүсийн талаас нь аваад ингээд судлаад үзэхээр ялгаа бол байдгүй юм билээ. Яг тухайн одоо юутай. Энэ дээр яг зүгээр зан төлөв орж ирээд байна. Темперамент. Зан төлөв темпераментээр нь тэгвэл тайлбарлаж өгье л да. Хүмүүс ч одоо дөрвөн төрөл хуваагдаад байна шүү дээ тий. Тэгэхээр нөгөө гадагшаа зан төлөвийнхэн маань өөрийн үнэлэмж арай өндөр байх. Магадлал нь арай өндөр. Дотгошоо зан төлөвийнхэн маань арай өөрийн үнэлэмж сул байх гэдэг. Зан төлөвтэй хамаатай нэг юм хамаарлал байдаг. Тэгээд ер нь бол яг л хувь хүний л юу гарч ирж өөрийнх нь л одоо багаасаа өсөж туулж мэдэрсэн зүйлс гарч ирж байна. Зан чанар нэмэгдэж байгаа юм байна. Өөртөө итгэх итгэл одоо нөө эрчүүд ялдчих өндөр байдаг гэж маш их одоо судалгаанууд батлаад идэг. Энэ нь бас юунаас байдгийг. Энэ яг цэвэр бүр одоо юу гэмдэ хүүсийн онцлог гэж бол заавал байгаа даа штэ. Бид нарт одоо эрэгтэй эмэгтэй ижил юмнууд байна, ялгаатай юмнууд байна. Гингүүд эрэгтэй хүн бол илүү одоо яг хүүс талаас тэнгүүд одоо нөгөө эрэгтэй хүн чинь өөрөө илүү нөгөө үйлдэлийн одоо хүүс байгаа даа шүү дээ. Ингээ үйлдэл хийдэг, гарч явдаг, чаддаг юм нараа их байдаг ч гэдэг юм уу. Нэг үйлдэл талдаа явж байгаа болохоор нөгөө чаддаг юм нараа илүү гэдэгтэйгээ холбоотой өөртөө итгэл орж ирээд байгаа. Эмэгтэй хүн болохоор нөгөө болгоомж нь араа өндөр байдаг учраас яг эрэгтэй хүнтэй харьцуулах үйлдэлийг харах юм бол араа бага үйлдэл хийдэг гэх юм уу. Тийм болохоор нөгөө оролдож үзэх нь бага шүү дээ. Мэдрэмжэн дээрээ тулгуурлах гэдэг тийм. Айчуулаа за болчихъя гэл. Жишээ нь гадаа гараад эрэгтэй эмэгтэй тоглож байхад эмэгтэй хүүхдүүд хийж чадаагүй юм уу нэг хийхгүй. Эрэгтэйчүүд бол шууд хүүхдүүд бол шууд наа чи яадаг гэнэ би хийгээд үзье. Наа чи яасан гэнэ би хийгээд үзье гэдэг. Тэ оролдоод байгаа учраас би чаддсан байна гэдэг хэсгээ хараад байгаа байхгүй. Тэмүүд би чаддаг гэдэг өөртөө итгэл өндөр болчиход байгаа байхгүй. Эмэгтэй хүүхд тэрийг харснаа энэ аюултай биш үү? Энийг би оролдож болохгүй юм биш үү гэдэг ингээ үйлдэлээ татаад байгаа учраас нөө чаддаг юм өөрөө гаргаж ирж харахгүй байгаа учраас өөртөө итгэл нараа бага байдаг. Ингээд энэ үйлдэл тал руугаа ингээ ялгаан гараад байна. Одоо ингээ нийгэмдэр харах юм бол юу гэдгийг улсын хурлын гишүүд ч гэдэг юм уу тий ялчгүй гендерийн асуудал хөөсийн асуудал байгаа гэдэг нь ер нь бол бас яг энэ эрэгтэй эмэгтэй хүүсийн өөртөө итгэх итгэлийн тий энэ ялгаатай байдлаас бас гарч ирээд байгаа юм байна гэж болж бодож болох юм байна. Тэгээд одоо энэ дэр яг хүүс ингээ ярахаар нэг айгу том зүйл нь өөрөө нөгөө тогтсон хандлага байгаад байгаа байхгүй. Нийгэмдэр эрэгтэй хүүс бол мундаг юм гэд ойлгуулчихж байгаа. Эмэгтэй хүүс бол эмэгтэй хүүхэд бол сул юм гэд ингээд ойлгуулчингууд нөгөө яг энэ тогтсон хандлага нь өөрөө бас дахиад ороод ирсэн. Нийгэмд эзлэх байр суурийг дахиад нөлөөлөд өөртөө үнэлэх үнэлэмжийг унгаагаад. Тийм. Тэгэхээр юу гэдэг тогтсон хандлага болгон үнэн биш байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ яг хүүс ярихаар яг аюулгүй том тогтсон хандлага яригдаа тэгэл эрэгтэй хүн уйлж болохгүй ч гэдэг юм уу. Сул дорой байж болохгүй гингүүд эн чинь өөрөө зүр хүчээр тулгаад байгаа хэлбэр байгаа. Гэтэл тэр хүн уйлмар бол уг нь уйлмар байгаа байхгүй. Тэгэхээр энэ
хүс дээр айгүй том алдаатай тогтцоонлууд явдаг юм. Тэгээд тэр нь яг хөө мэдээж эрчүүдэд бол давуу байдал үүсгэж байна. Та нар мундаг шүү гिचэнгүүд угаасаа мундаг гэдэг нийгэмдэр хүлэн зөвшөөрөгдөй явчихсан. Тэгээ яалтчгүй нөгөө хэрэгцээ шаардлагаараа бас дагаад нөгөө магтаал урамшууллаар уушаа авч идэг тий илүү дахиж одоо мотивац авч идэг гэдэг юм уу сэтэлж идэг хүмүүс байгаа шүү дээ. За тэгэнгүүт аз жаргалтай холбоотой гэж түрүүн та бас ярьсан тий. Аз жаргалтай холбохоос аргагүй гэж. Тэгвэл юу гэдгийг аз жаргалтай холбохын тулд бид нар өөрийгөө хайрлаж сураарай л гэж хүмүүст хэлээд байдаг. Тэнгүүд хайрлах нь гэж тэгвэл юу юм? Өөрийгөө уучлаарай гэлтэнгүүд яаж өөрийгөө уучлах юм гээ те. Яг энэ хоёр бас ингэж үнэхээр хүн сурж иж магадгүй өөрийн үнэлэмжэн дээр нэг юм ач холбогдол нь өндөр болох юм шиг. Тийм яг зөв. Тэгэхээр өөрийгөө хайрлна гэдгийг бол одоо юу гэж хэлмээр байдг вэ гэхээр өөрийгөө байгааг нь хүлээж авах л гэж дахиад хэлнэ. Нөгөө хайрлахгүй байгаа хэлбэр нь яд вэ гэхээр хүлээж авахгүй байна гэдэг чинь тэнд ямар нэгэн буруутгалыг өөртөө өгöd байгаа. Тэгээд л яваад байна шүү. Хүлээж авахгүй байна гэдэг чинь ингээд нэг чи тэгсэндээ чиг ингээгүүдээ тэгсэн мэт чи гэдэг нэг юм дотор тэр нэг юм тавиагүй хэсгүүд байгаа байхгүй. Тэгэхээр хүлээж авна гэдэг нь өөрөө өөрийгөө чичлэгээ болдог. Яг үнэндээ юу гэдэг сэтгэлийн өвдөлтийн хамгийн их хэсэг нь өөрийгөө чичлэх буруутгах байгаа. Гэтэл тэртээ тэргүй алдцсан, тэртээ тэргүй тэгсэн тэгээ одоо яах вэ? Чи наадхаа зүгээр ингээд өөрийгөө чичлэгээ болцгоо гэхэд өөрийгөө буруутгах чичлэгээ дотооддоо өөрийгөө буруутгах чичлэгээ болоход ер нь өөрийгөө хайрлаж байгаа хэлбэр мөн үг гэвэл мөн. Энэ бол айггүй чухал одоо хайрлаж байгаа хэлбэр нь байдаг гэсэн. Тэгвэл нөгөө талдаа нөгөө уучлах чадвар бас ингээ хүмүүс нөгөө чичлээд байна гэдэг чинь уучлахгүй л байгаа шүү дээ. Нөгөө асуудлаа тавьж чадахгүй л атгаад байгаа шүү дээ тий. Тэгээд бусдыг болохоор за би уучлалаа гэж хэлдэг мөртлөө хүмүүс бас яг би чамааг одоо яг энэ зүйл дээр одоо уучлж байна. Би өөрийгөө уучлж байна гэж бас ингэж тавьж явуулахгүй тий. Тий яг үнэ өөрийгөө уучлах гэдэг нь өөрийнхөө алдааг одоо тэгэл хүлээж авах хэлж байгаа шүү дээ. Тий яг үнэ тэгээ нөгөө үнэ бусдыг уучлах тухай яриад байдаг өөрийгөө уучлах тухай бараг бодоогүй явж байдаг. Бусдаас үнэлгээ авах тухай бодоод байдаг өөрийгөө үнэлэх тухай бодоогүй л явж байдаг байхгүй. Тий тэгэхээр уучлал гэдэг бол яг тэ тэгээд нөгөө өөртөө хийж байгаа айгу том л одоо би бол хөрөнгө оруулалт гэж хэлмээр санагдтiin. Уучлж гин гэдэг нь тухайн буруу хийсэн зүйлтэйгээ эвлэрч гинэ гэсэн үг биш байхгүй юу? Тухайн одоо юу гэдэг тэр нэг бусдыг уучлах ч гэсэндээ тэр бурууг нь уучлаад байгаа гэхээс илүү үйл явдлыг нь зөвшөөрч байгаа. Нэгэнтээ болоод өнгөрсөн юм чинь тэр үйл явдлыг зөвшөөрчөө гэдэг л одоо зүйл гэсэн. За тэгээ хоёулынхын цаг бас өндөрлөх болж байна. Тэгээд том хүмүүс дээр ярьж хагаад одоо цаг маань бараг дуусч байна. Тэгэхээр том хүмүүсийн одоо өөртөө одоо харьцаж байгаа, өөртөө хандаж байгаа, өөрийгөө хүлээн зөвшөөрж байгаа, хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал эргээд яг гэр бүлд хүүхдүүд дээр яг copy paste буюу одоо буугаад байгаа юм байна гэж ойлгоод одоо хүүхд төр жижигхэн зөвлөгөөг та бас нэмж өгөөч. За тийм. Тэгэхээр нэгдүгээрт бол ээж аав өөрийгөө үнэлэхийг сонгох хэрэгтэй. Ягаад гэвэл үлгэрлэж байдаг учраас хоёрдугаарт нь хүүхдийг одоо яг бодит хүүхдийн тэр одоо хүүхдийг өөрийг нь бодитоор нүрт нь харуулаа л гэж хэлмээр байдаг. Миний хүү энийг бас сайн гэдэг юм аа. Энэ дээр хоёлоо л жоохон сул шүү. Гэтэ энийг хоёлаа ингэж сайжруулж болно. Эсвэл энэ нэг хохиролтой биш учраас энийгээ зүгээр хүлээн зөвшөөрчгөө. Гэт ингээд хүүхдийг яг ингээд нэг чи нэг ийм хүн юм а гэдгийг л өөрт нь бодитоор харуулчих нь өөрөө айгуу том одоо өөрийн үнэлэмжийн суурь тавигдана. Дээрэс нь яг нөгөө яг бодит акцийг нь хүүхдүүдэд айгуу сайн хэлж өгдөг. Чи чармаа чи мундаг байсан биш. Чи хичээсэн. Чи чармаасан. Чармаасан учраас хоёлаа нэг ийм үр дүн энэ удаа авч байна. Сайн байлаа. Цаашид бол нэг ингэмээр байна гэд ингээд акцийг харуулах гэдэг бол заавал явах хэрэгтэй. Тэгээд нөгөө хүүхдийг мундаг гээл байхаас илүүтэй яг л алдаачныг давуу талчныг сайныг жоохон сар хэсэгчнээ шүү гэд ингээд өөрийг нь харуулчвал энэ бол нэлээд сайн одоо зүйл болно. Дээрэс нь нөгөө өөрийгөө одоо юу гэмдэ тэр сайн талаа хүлээж авахыг өнгөрөхтэй андуураад байдаг. Насан туршид маань ч тэр тэнгүүтээ хүүхдүүдийг ингээд би чадсан ээж гэхээр за битээ өнгөрөөд байна. Гэт өнгөрч болохгүй шүү гэх тий. Тэгэхээр нөгөө сайн талаа бид нар яагаад бас авч чадаагүй гэхээр өнгөрөхтэй андуурснаас болоод байна. Тэгэхээр өнгөрөх хүлээж авах хоёр ч өөрөө зүгээр тэрийг өөртөө одоо сайн талаа ч гэсэн тийм ээ би чадсан гэд чадчихаа болж байгаа юм уу үнэлж сурах хэрэгтэй. Томчууд нь өөрсөнд дахиад хүүхдүүдтэй энийг бас үйлдэл болгоод чадсан юм тийм ээ чи чадсан байна, сайн байна гэж
хэлж чаддаг бай. Ааха. Тэгэхээр биднэрт нэг юм хоёр юм гарч Хоёр ирээд юм байгаа гарч сте. ирж байгаа байхгүй тийм. Сайнаасаа бид нар өнгөрч ийна гэж цухтаадаг. Муугасаа бид нар шүмжил авахгүй тана гэдэг айгаа цухтаадаг. Тэг айл айлын хүлээж авахгүй. Айл айлын дараад нуугаад яваад байгаа. Тэнгүүт өөрийн үнэлэмж маань хизээч үсгүй л нөгөө амьдрал дээр хөсөн харилцаан дээр амжилтан дээр одоо тий өөрөө ч гэсэн аз жаргалтай амьдрах гэдэг энэ нэг амьдралын чанар дээр маш олон байдлаар гарч ирж байгаа юм байна. За тий өнөөдөр өөрийн үнэлэмж болон өөртөө итгэх итгэл гэдэг энэ хоёрыг жоохон ялгаа загтаагаар ярьлаа. Тэгээд илүүтэй өөрийн үнэлэмж яагаад бий болдог талаар нэлээд сайхан задлж ярьж өглөө. Тэгээд Edo Mind сэтгэл судлалын төвийн сэтгэл судлаач Батбаяр танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. За маш их баярлалаа. Гэр бүлийн радиог дагаж сонсдог, гэр бүлийн радиотой хамтдаа байдаг эрхэм сонсогч таны сэтгэл зүйн боловсролд хөрөнгө оруулах, амьдралын хүчиг сэтгэл зүйн боловсрол олгох нэвтрүүлгийн маань шинэ дугаарыг хүрээд өндөрлөж байна. Тэгэд эх 7 өнөөгийнхаа даваа гарагт эргээд уулзъя. Эфирт баясаа цаомоо ажиллаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж байж л өөрийгөөч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрлээ. Бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрлээ.